энэ зургууд болохоор зэрэг би хүүхдтэйгээ хийсэн зургууд байна. Тэгээд хүүхдтэйгээ ихэнх нь бүгдөө. Зарим нэг бол эднэр бол ингээд цэцэрлэг дээр хийсэн хүмүүс тий. Тэгээд одоо манайд байгаа зах зээл дээр байгаа олон хүүхдийн буддаг бүтээлчнүүд байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар ямар хүн байдаг вэ гэхээр зэрэг хөвчлэн одоо Walt Disney юм гадны хүүхдийн кинонуудын дүрийг одоо ингээд хар зөвхөн зураад нарийнхан зураасаар маш их гоё зурцсан. Тэгээд энэ даалгаврыг будаараа гэдэг. Тэгээд хүүхд бол яг үндэ тэр даалгавар дээр очихоор зэрэг бол будаж чадахгүй. Үнэхээр ингээд хичээгээд ч чадахгүй юм л да гар хөлний энэ одоо гар хөлний гүйцэд зурч чадахгүй. Төмс одоо энэ төмсний дарцууд юм. Бид нар дандаа төмсний дарцууд. Тэгээд төмсөөр дарддаг нь яаж вэ? Энэ нүг битүү ингэж будахад биш. Зөвхөн ингээд дарчих юм бол дараа нь энэ дээр одоо ямар царай зурх вэ гэдэг л чухал. Царайны ерөнхийдөө форм нь өгсөн юм байна тийм үү? Тий. Одоо чинь эдгээр чи одоо ингээд дандаа хөлийнх нь мөр байхгүй. Хөлийн ингээд будаж агаад тэгээ ингээд одоо энийг юу болох вэ гэвэл арслан болгоё гэхэд дээрээс нь би ажиллаад өчөж байгаа байхгүй. Тэгээ хамтраа. Тий хамтраад. Ингээд хүүхдтэйгээ хамтрахаар зэрэг бол хүүхд бүр илүү баярлаад. Тэгээ одоо явуулаа дараа нь мэддэг амтаа үхэр зураг гэдэг юм хөлөөрөө гიშгчээд дараа нь одоо баавгай зураг гэх мэт ингээд зөвхөн хөлийнхөө хөл мөлөөрөө л ингээд зурчаал тэрийг ингээд цааш нь төсөөлөд байгаа. Одоо энэ гар одоо юу болох вэ гэж асуухаар зэрэг хүүхэд энийг юус үхэр болох гэж. Тэгэхээр одоо гарнаас үхэр ууж амилж штэ тий. Тэгэхээр юу ч болж болно гэсэн. Тийм ээ. Биднэрт одоо жишээлбэл одоо манай сургуулийн өмнөх насны багш нарыг мэддэг тий. Сургуульд яг энэ хүүхдийн насны онцлогийг одоо жишээлбэл сараачдаг үе гэж яг юу гэсэн үг юм? Хүүхд яагаад сараачаад байгаа юм тий? Тэгээ тэр нь ингээ явсаар байгаад өөрийнхөө зураг зурдаг, дүрс гаргадаг үе рүү ингээ шилжижээ. Тэгээ дараад нь одоо өөр ингээ босож юмнууд гэдэг энэ хүүхдийн зурх үйл ажиллагаа нь ингээ аажимдаа ингээ одоо тийм бодит зурагч гэдэг юм уу ийм ямдаг юм шиг байна л да. Тэгэхээр тэр үе шатыг хүүхдийн энэ тарих толгой сэтгэл зүйтэй холбосон тийм одоо холбоос тэрийг ойлгуулах тийм юм ер нь заагддаг юм уу тэр нэг бас заагддаг. Заагд нөгөө зурх дүрслүүлээ чийдээ нөгөө зурх үеийн онцлог гэдэг. Тэгээ яг хүүхэд ой гарантаагаас ингээд яг сараач ихлэн тэр нь болохоор тэр зургатаа гол нь ширхэдээ ингээд харандаа балтгаа танилцах гар хороо хөдөлгөх нь чухал. Тэгээл 2 наснаас арай нэг дугуй дүрс ингээд зурх үеээс онцлог дугуй дүрс боллоо. 3 настайгаас ерөнхийдөө зурх эхлэл тавигдлаа гэж үзэл ерөнхийдөө нөгөө дугуй дүрсийн зурж өнгөд хүүхдүүд ингээд жижиг ингээд нүд мөдийн зурж жишээний тийм деталь руу оруулж эхэлдэг ер нь бол. Манай дээр бас нэг семинар хийж ирсэн багш ирж ирсэн. Хүүхдүүдтэй ингээд одоо за хүний дүрс гэдэг юм уу, нохооны дүрс зургийг гээд юунаас нэг хэлэх үү гэхээр хүүхд таны түрүү толгооноос нэг хийж. Жишээлбэл хөлнөөс нэг хийхгүй. Тэгэхээр одоо ямар нэгэн дүрсэнд хамгийн чухал юм нь толгой гэж харагдаад байна тийм. Хүний одоо нүүр, царай, амьтны ч гэсэн. За тэгээд одоо ингээд одоо ерөнхийдөө одоо ингээд чи төмс хийчлээ шүү дээ. Тэгэхээр одоо ингээд төмсөөр ингээд дарчихад хамгийн түрүүнд юунаас эхэлж зурч байна? Нүд яадаг юм бол. Нүд гэж зурж байна. Нүднээс эхлэнээс эхэлнэ. Тэгэхээр нүд аюул чухал. Тэгэхээр би энэ хүүхдүүдийн зургийг тайлбарлана гэдэг чинь ямар сонирхолтой юм бэ? Тэгэхээр би тийм зүйлүүдийг л би ялангуяа цэцэрлэгийн багш нарын эцэг эхчүүд ингээд айгүй ойлгомжтой хэлбэрээр тэгэх юм бол хүүхдээ л их ойлгомжтой. Манай одоо банд чинь одоо ингээд 3 настай байхдаа зурхтаа дууш наруулж их зурдаг гэсэн шүү дээ. Ээж нь их гайхдаг. Харин тийм. Толгойг нь зурчаад дээш нэгэ төхөл гарын зураад. Тэгээд тэрийг болохоор ингэж харж зурхгүй буруу харуулж зурчаад тэр харин гайхамшиг. Тэгээд бид нар ээж нь гайхацсан байхгүй. Яагаад чи ингэ доош нь харуулж зураад байгаа юм гээд. Тэгээд тэр хүүхд өөр тайлбарч мэдэхгүй. Зүгээр зураад мэдэхгүй шүү тий. Тэгээд бид нар тэрийг ойлгохгүй. Тэгээд хүүхдийн тэр сэтгэн онцлог гэдэг юм шиг байна. Харин тэрийг ойлгоно гэдэг чинь хүүхд ойлгох. Тэ? Одоо ингээд унаа хөгч одоо дунд бүлэг байхгүй юу? Тэгээд ингээд цэцэрлэг дээрээ зураг зурж байна. Тэгээ би нэг зурсан зургийг байн харж байгаа байхгүй юу? Юу зурулж байгаа гэхээр зэрэг одоо юм машин зур тий. Эсвэл одоо цэцэг хайчил, баримлын шавраар одоо юм бүрэнхий төрснүүд хий. Тасал нь одоо хоол хийн гэдэг ингээд тэд нар нөх хүүхдийн гар хөвөлтөн ингээд ягаад ч ивлэрч чадахгүй. Тэгээ манай хүүхд бол тэрийг будаж чадахгүй ингээд бухимдаад өөрөө чадахгүй даа илүү бухимдаад байгаа юм л да.
Гэтэл болохоор зэрэг одоо ийм цэцэг байлаа гэж бодоход одоо ингээд өнгөнгийн цэцэг зургийг бид хоёр зурсан байхгүй. Нэг тэгсэн чинь ингээд өнгөнгийн ингээд энэ тойруулж ингээд цэцэг зурчих бодлоо. Дээр нь ингээд өөрөө ийм сонир төрснүүд ингээд өвөл зураад ирсэн байхгүй. Тэгэнгүүтлээ бороо оруулж байна тийм. Энэ өвлүүд нь өөрөө өнгөнгийн тэгвэл өнгөнгийн өвлнөөс цэцэг гардаг гэдэг. Ингээ бодсон. Энэ одоо ногоо үйл байх юм бол ногоон цэцэг ургана. Цэнхэр үйл байх юм бол цэнхэр цэцэг ургана. Ингэж энийг л одоо бүтээлч эхлэв гэж байна. Түүнээс машиныг цэнхрээр будаараа гэдэг даалгавар бол хөвгдөд. Тийм бүтээлч даалгавар биш юм байна гэж. Өөрөөр хэлбэл яагаад чи нэг ногоон бодсон юм бэ гэхээр тайлбарлаж шít. Өөрөөр логикийг хийж шít. Тэ? Ногоон үйл. Одоо цэнхэр үүлнээс уу. Ногоон үүлнээс бороо орсон юм байна. Аюу хөргөн тайлбар өөрөөр аюу гоё логик олцсон биш. Тэрээс багш нь за энийг цэнхрээр ууд гэвэл хүүхэд одоо чадах насан дээрээ чадахгүй насан дээрээ ер нь одоо хүүхдтэй дандаа ингэж хамтарч ажиллах. Би зөвхөн зурган дээр бодоагүй л дээ. Одоо хүүхдтэй хамт ном унших, тийм ээ. Хамт тоглох, тийм үү? Энэ бүх процессууд чинь цаана дандаа нэг хүүхдийг ингэж сургаж, амьдралд сургаж, фантазийг хөгжүүлж, сэтгэлгээг нь хөгжүүлж байгаа тэр учир шалтгааны улмаас л хамтраад байгаа гэж би эндээс шууд Тавтаж ингэж хилж өгөөд ах нэг баг нөгөөд нь жоохон сууж байгаа. Шууд 1-2 уншилтын дараа бол шууд ойлгохгүй шүү. Тийм учраас нэг хүүхдүүд чинь үлрийг дахин яриулна гэдэг чинь нэг удаа биш ээ. Тэгэхээр олон үлгэрийг бол олон үлгэртэй ном бол дахин уншчих боломжтой шүү. Нэг үлгэртэй ном л барьж ирэл дахин уншуулж ижил тэр одоо ойлгогдож байна гэж. Чи хүүхдтэйгээ зургаар ажиллаж байгаа ялгаа цэцэрлэг дээр одоо багш нарын ялгад ажиллаж байгаа ялгаа гол нь юу вэ? Яаж харуулж байна? За би болохоор зэрэг одоо яг манай цэцэрлэгүүд бол одоо 40-50 хүүхэдтэй цэцэрлэгүүд байж байгаа тийм. Тэгээ багш нар бол одоо ялтгүй ингээл принтерлэл ингээд саатуулах л төдий одоо өдрийг бол өнгөрөхөөс биш хамтарч ажиллаж бол харж чадахгүй болоо. Хамтарч ажиллахгүй юм бол энэ дээр чинь нөгөө бүтээлч нөгөө хүүхдийнхаа дэмжиж өгөх сэтгэлгээний юм байхгүй. Тэгэл нэг тогтсон юм зураг тэгэл юм бол ороод байгаа шүү. Тэгэд бас нэг осолтой нь одоо ингээд яг одоо энэ сая бид нар ярьсан бүтээлч юмнаас эсрэг одоо түрүүн яриан дээр хэлжсэн өнөг гүнжүүдийг бодуулах тий үлгэрийн баатруудыг бодуулах хүнд даалгавартай номууд одоо маш их байгаад тэгээд будаг ном авчирч ирээрэй гэдэг ээж аваад цагтдаг ээж аваад нь харж яас хөөрхөн зурагтай юм бэ энийг юусэн хүүхдэрээ бодуулъя гэдэг ингээд аваад ирдэг тэгээд нөгөө хүүхд маань илүү нэг төсөөлөл биш авиас хэрэг болдог тэгэхэд 3 настай хүүхдтэй авиас ярих бол өгцөө тэгээд нөгөөдөл чинь чадахгүй шантарна тэгээд цагаахын ном дэр байдаг шүү дээ нэг цагтл юм аа хүүхдийн зураг бол одоо аав ээж хоёрын дунд зурсан бол өөрийгөө аз жаргалтай байгаагаа илэрхийлдэг гэдэг ч юм уу эсвэл тусдаа ганцаардмал байгаа гэдэг ч юм уу эдгээр бүх юм сэтгэл зүйн асуудлууд нь ингээд хаагдчих чамд таалах. Тэгээд би авиас хүн ч ингээд манай энэ хүүхдтэй авиасгүй яхахын зураагаар яах дуулаад байж. Ингээд тэр хилийг хааж ийна л гэсэн. Дуулах нэмжихгүй за дуулахаа болоод өөр юм руу ороод ингээд ерөөсөө тэгээ явсаар байгаа үлчгүй болоо. Одоо нэг байдаг эсвч чинь авиасан талаар аягүй тийм тест буруу болдог байхгүй тий. Нэгээс бусдаас арай нэг гоё яг нэг хийснийхэн дагуу зурчвал яс зурчвал одоо энэ авиас байна гэдэг. Жаа нэг өөр итгэж зурчих юм бол энэ үс авиасгүй байна гэж тийм нэг буруу ойлголттой. Тэгээ авиас чинь нөгөө бүр дараа дээр 10 наснаас бүр давж иж авиас гэдэг асуудал чинь өөрөө гарч иж зүйл байдал чинь. Авиасын талаар буруу ойлголт байна. Тэр чинь бүгдийн зурч авиаст ямар ч холбоогүй зүйл байна тий. Ямар ч холбоо магадгүй. Бүгд өөрөө зурж иж төгсөж идэг. Амьдрал нэг бид чинь өөрийнхөө төсөөллийг зургаар илэрхийлж тэр нь болохоор сайхан муухан чухал биш тий. Төсөөллөө ойлгож ин гэдэг нь л их чухал. Тий. Одоо хүүхдтэйгээ нэг л мундгийн л харчих гал яарал тий. Бошуухан нэг л одоо нэг авиасын олоод авчвал гэсэн нэг тим юм тэгээд манай бас нэг тийм нэг хүүхдийг багаас нь ингээд тийм уралдуулдаг тийм нэг муу зурчаас байгаад байна. Зэрлэг дээрчсэн, сургууль дээрчсэн тий. Тэр их тийм хин сайн зурж байгаа, хин буруу зурж байгаа. Тэрнээс бол хүүхд өөрийгөө болдог, бусдаас өөрийгөө дээгүүр тавьдаг. Нэг тиймэрхүү ялгуур аягүй бий болцсон. Тэгээд тийм нэг чинь нөгөө гадаадын орнууд чинь хүүхдийн хөгжилт бараг 7 нас хүртэл уралдуулдаг юм байна л да. Бараг дүнч тавьдаг. Тэгээд тэр муу зурж, тэр сайн зурж гэсэн дүн тавьдаг, уралдуулдаг. Тэр чинь хүүхдийн нөгөө чөлөөтэй сэтгэх боломж болоо. Ер нь тэгэл одоо ах
агуулгын ингээд харахгүй энэ яс хөөрхөн хавцтай юм бэ? Хөөрхөн зургтай юм бэ? Энэ өстө гацсан бомбаас хөөрхөн дүр биш шүү дээ. Энэ хөөрхөн хүүхдүүд байна. Энэ яс хөөрхөн зургтай ингээд энэ хөөрхөн гэсэн юм орол бүгдийг зориулж байгаа юм л да. Гэтэл хүүхд өөрөө зурхтаа хүний царай зурхтаа ууралж байгаа хүний царайг хөөрхөн зурх гэж хичээхгүй шүү дээ. Тийм шүү. Гэтэл одоо номон дээр бол одоо хөөрхөн зурцсан игдүүтэй хөөрхөн уралж байгаа дүрх үүдэг. Энэ бол хүүхдэд тийм чухал биш. Ерөөсө хорвоо ертөнц хөөрхнөөс л бүтчихэ гэсэн тийм. Ерөөсө хүүхдэд хөөрхөн юм үзүүлэх ёстой. Муухай юм харуулж болохгүй гэхээр хизээ хүн энэ хорвоогийн янз бүрийг бодит хэлцэх юм. Энэ олон мөнгийг тийм. Дөрөөр хүн гонигтай байна гэдэг чинь энэ бас их чухал шүү дээ. Хүн бас гонигтай байх ёстой шүү дээ тийм. Гэх мэт ингээд хэтэрхий тийм хүүхдийг одоо тийм Гоё юм бариад байгаа хгүй яг ингэ баригдмал болгоод одоо нөгөө манай хүүхдийн номуудын одоо муу тал нь тэр шүү дээ. Яг ингээд үйл явдал нь зураг нь тэр үйл явдлынхын ч юм уу дүрийн айгүй хөөрхөн тодтогоод онцлоод өгсөн байх хэвээр гоё биш те. А тэр үнэхээр гомдсон ууртай бол үнэхээр гомдсон ууртай царайг нь гаргаж өгөх хэвээр байсан чинь төрөөгийн хэлдгээр айгүй хөөрхөн ууртай зурчих байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр нөгөө энэ их ууралсан байна, гомдсон байна гэдэг сэтгэлийг хүүхэд тэр номын зургийг хараа олж авч чадахгүй. Тэгэхээр нөгөө бага насны хүүхэд чинь бол мэдээж номоо уншиж чадахгүй зургаа үзсэн ш, зургаа ойлгох ш тий. Гэтэл нөгөө дандаа хөөрхөн зургнууд яваад ахаар чинь тэндээс олон юм ялгаж харж чадахгүй. Номныхын зураг нь агуулга илэрхийлж чадахгүй бас тийм асуудал үүсээд байгаа. Тэгэхээр хөөрхөн гэдэг бол яг юм хүүхд хүн гэсэн юм хоёр өөр ялгаа бол гаргачихж байгаа. Дунд нь хам ахгүй хөөрхөн гэдэг бол. За хүүхдэд муухай юм юусаа харуулж болохгүй. Тэгээ том болохоор болно гэдэг. Тэгээд тэр ханыг бүр ингээд бүр 10 хэд хүрчээд ч 18 хүрчээд ч юм заавал тэр ханы цаана гарч хөөхтөр энэ хөөрхөн биш юм байна шүү дээ гэж мэдэх ёстой юм шиг иймэрхүү ойлголттой байх шиг байна гэж боддог. Өөрөөр хэлбэл одоо цэцэрлэгт ингээ хүүхдүүд зураг зурж जैन тэнд бол агуулга биш хөөрхнийг л илэрхийлэх тийм л одоо үйл явц. Өөрөөр хэлбэл хүүхд багаасаа жижиг том янз бүрийн одоо агуулга тийм сайн муу гоё муухайч гэдэг юм уу эсвэл одоо ямар нэг хэмжээгээр амьдрал гэдэг бол агуулгаас бүрддэг гэдэг биш. Хүүхэд насандаа бол тэр хөөрхнийг л хөөрхөнтэй л танилцах ёстой гэсэн нэг ийм дэндүү одоо нэг талыг барьсан гэдэг юм уу. Энэ одоо хаанаас гардаг юм? Юунаас болоод ийдэг? Эцэг манай эцэгчүүд өөрсдөө энэ л ямар ч юм боловсрол мэдлэг зүйлс байхгүй. Хүүхдээ аюул их хүүхдээ хайрлсан сэтгэл нь тэгж харагдаад байна. Өөр жишээнүүд байна. Жишээлбэл энэ одоо за энэ нэг шүн унтаагүй юм байна мэй гэдэг номыг уншдаг учраас сүнс зураг гэдэг чинь. А гэхдээ хүүхдүүд бас нэг юм сонио одоо мангас сүнс гэдэг юм одоо байхгүй юмыг бүр зурах төсөөл илүү дуртай. Тэгээ тэр нь одоо юу гэдэг айгүй ямар юм болоо гэж одоо илүү хүсэж байгаа мэдрэгдэж байна гэсэн үг юм уу? Тэрийг зурх туртай сүнс мангас энэ төр зурх айгүй дуртай байдаг. харин тийм 2 настай манай хүүгийн охин 2 настай ямар номон дуртай юм бэ гэсэн чи мангастай байдаг. Уг нь аймаар хэрэгтэй. Тэгэд нөгөө хүн хорвол байдаггүй тийм өөр сонир солилцсон зүйл хүүхд илүү сонирхдаг байх тий. Байдаггүй зүйл илүү хичээд. Яах гэдэг юм бэ? Тэр их сонир тий. Одоо жишээлбэл поророг зурлаа гэж бодъё одоо айгүй үздэг тийм ээ. Тэгвэл ингээл одоо поророгийн малгайн дээр шар өнгө байдаг, цэнхэр өнгө байдаг гэдгийг зурх амар сонирхолтой байхгүй. Яг тэр зэрэг хүүхдүүд би хүн гэдгээ эртээ тэр хүн мэдчих. Би тэрийг дахиж зурх шаардлага. Харин тэрний оронд би мангас төсөөлөд ямар өнгөөр зурх уу гэдэг нь хэлээ. Хүүхдэд сонирхолтой байх. Тэр талаараа тийм байж магадгүй. Тэгвэл одоо ингээл яг поророг би яг адилхан зурчих юмсан гэж нэг хичээдэг хүүхд цөөхөн баг. Тэр бол голдуу дандаа даалгавраар багшийн даалгавраар л тэр зүйлийг зурх гэж хичээх. Тэгээ чамд одоо юу мэдэрч чинь танаа уч одоо 3 нас болж байгаа. Одоо 3 нас төгсөж байгаа. 3 нас төхнөд ч одоо чи цэцэрлэгээс хурж ирэхэд хийсэн ажлыг үздэг л байх. Өөрөө зураач юм чинь тэгээ юу бодогдох вэ? Цаашдаа ер нь ямар дүр зураг одоо шиг чамд бий болдог юм.
Тэгээ одоо бол жоохон бухимдаа л байгаа юм л та нэг багшийн өгсөн даалгаврыг зурч чадахгүй байгаа учраас Одоо цэцэрлэгийн багштай очиод шилүүд бид нэр одоо энийг тавиад яриулъя. тэгэхээр зэрэг бол багш нар бол тгийгээ төвшөрдөг л дээ. Бид нар даанч ингээ хүүхд болгон дээр ажиллаж чадахгүй нэ гэдэг юм аа л тийм баг. Түнслэгэд өвөө энэ машин зурглах зөв штэ гэж бас улаанцсан хэлэхгүй штэ гэж байна. Тэгээд бид нар энийг мэддэг хэрнээ хэрэгжүүлж чаддгүй. Тэгэхээр яач тийм олон хүүхдтэй тийм нөхцөл байдал. Тэгэхээр зэрэг бол аюул зөв ном оруулах хангаж одоо тийм ийм бүтээлч сэтгэлээ хөгжүүлэх номууд л сайн гарч иж л одоо хүүхдүүдэд хүрч иж л одоо энэ асуудал устна нааштай болох гэж бодож байна. Ном ерөөсөө хамгийн бага асуудал байна. Хамгийн гол нь хүүхдтэйгээ хамт ажиллах ёстой. Энэ зураг зурулах, тоглоом тоглох, ном унших энэ чинь тийм саатуулах хэрэгсэл биш ээ. яг зөв нэг өөрөө нэг видео хийж чадахгүй учраас томчуудын оролцол үнэхээр чухал байр суурь хэлж байгаа. Тэгээд зурсан зургийн жоохон дэмжиж өгвөл тайлбарлуулахад хүүхдээс ямар гой санаа гарч ийн гэдэг бол тэр томчуудын оролцоотой үнэхээр юм байна. Өмнө нэг анх бодох зурх ном гэж нэг ном хийгээд 3 настай хүүхдүүдэд зориулж нэлээд туршилтыг бодуулжсэн. Дараа нь болохоор зураараа бодоорой гэж одоо 2 дахь цуврал нь гаргасан байхгүй. Тэгээд тэн дээр би нэг юм хүний нүүр зурж чад ам зураараа гэдэг даалгавар өгсөн. Тэгээд тухайн үед бол ингээд редакц хоорондоо энэ жоохон энэ хүүхд ам зурх нь одоо нэг тийм сонирхолтой биш ээ. Энэ бол нэг тийм онсон даалгавар биш гэж хэлсэн байхгүй. Тэгээд би бол бүр тэр дамаа зурулж үзмээрсэн таад би нэлээд олон туршсан. Тэгээд нэг цэцэрлэг дээр тэр даалгаврыг нэг хүүхдэд 3 дахь удаага ам зурхтаа дандаа уйлж байгаа ам зурсан байхгүй. Тэгээ одоо би яагаад ингэж байна багшаа? Энэ гэртэн юм байна уу гэдгсэн чинь сая 2 ихэр дүүтэй болсон. Тийм учраас хайр дутагдаж чинь тэгээд уйлж байна. Тэгэхээр зэрэг зураг болвол яг энэ талаар нэг цагтл нь байгаа байхгүй. Өөр аав ээжээ намайг хайрлаач ээ. Надад хайр дутагдаж байна гэж хэлэхгүй. Зөвхөн юугаар чадчихна гэвэл зургаар л тэр зүйлийг хэлж чадчих. Яг тэгвэл надад хайр хэлэх хамгийн одоо дээд зэргийн боломжны үг хэлээр биш. Зургийн үүдэг зургаар. Би нэг бүтээлжүүлээд нэг уншижсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө дандаа л өдрийн тэмдэглэл бичигдсэн гэдэг чинь ер нь тэгсэн чинь тэрэн дээр зүүдээ биччихээ зүүдний тэмдэглэл хөтлөх гэсэн байсан. Тэрэн дээр нэр л ингэ бодох ингээд би нэрээ зүүдэндээ л кино тоглолт би зүүдэндээ л нисдэг би зүүдэндээ л дэгдэг гэдэг. Тэндээс айгу хөөрхөн санаа гарч ирэх юм надад санагдсан шүү дээ. Зүүдээр амьдрах юмсан гэж юу? Тэр Яг бол зүүдээ чи ердийн биш зүйл хийдэг юмнууд их байна. Тийм онцгой юмнууд хийдэг. Тэгсэн чи бүтээл сэтгэлгээний тодорхойлт чи өөрөө ерөөсөө хэвийн яг хим хэмжээ юмнаас бид нар хазааж өөрөөр сэтгэжээж л бүтээл сэтгэлгээ гарна гэсэн тодорхойлт байт юм байна. Тэгэхээр бидний нөгөө зургийг ойлголт өөрчлөгдөх хэрэгтэй байна. Бас юу зурулах уу гэдгээ бас бодож ажиллах хэрэгтэй байна тий. Тэгээ нөгөө хамгийн гол нэцэгчүүд маань хүүхдийн зураг бол зүгээр нэг зугаатай өнгөрөх нөгөө тий нөгөө зүгээр зугаа гаргах гэж өнгөрөөдөг зүйл биш ээ. Энд чинь нөгөө хүүхэд өөрийнхөө сэтгэл санааг илэрхийлж байгаа гол зүйл шүү гэдгийг эцэгчүүд аймаг тань ойлгож хэлж байгаа хэрэгтэй шүү тий. Тэгж хүлээж авах. Тэрнээс гадна одоо бас энэ чинь мэдээж сэтгэл санаагаа илэрхийлдэг гол зүйл. Дээр нь бас сэтгхүү хөгжүүлдэг гол зүйл шүү тий. Хичнээн сайхан уран сэтгэе цаашаа зураад ингээ фантазлаад хөөх юм болоод хүүхдээ зурж чинь. Тэгээ одоо бол эцэгчүүд яг хүүхдийн зургийг анхаарч байгаа үе байгаа даа. Гэтэ жоохон буруу талаас анхаарат байгаа байхгүй. Илүү гоё зураг. Гоё зурчих гээл. Илүү бусдаас төрүүлэлттэй медаль авахгүйх гайл. Тэгээ тэгж нэг юм боо. Тэгээд би бас нэг 2 жилийн өмнө нэг хүүхдийн баяраар хүүхдийн зургийн уралдаанд нэг шүүгчээр ажилласан байхгүй. Тэгээд зургийнхын нэр нь болохоор тэр одоо уралдааны нэр нь болохоор зэрэг миний ертөнц гэдэг. Тэгээд би одоо хүүхд одоо яаж ертөнцөө зурах юм бол гэдэг айгүйх гайхсан. Тэгээд яг тийм хүнд үгч даалгавар ирсэн учраас хүүхдүүд эргэн тойрных одоо байшингуудыг л зурсан л та. Бүгд Нэг их гойд гоц байшин гаргахдаггүй дандаа л дөрвөлжин байшин зураад байна гинэ. Тэгэхээр энэ бол нөгөө хүүхдийн уран сэтгэмжтэй фантаз хичнээн баригдсан байна гэдгийг харуулж байгаа. Яагаад хүүхдүүд бөөрийнхий байшин зурахгүй, гурвалжин байшин зурахгүй байгаа. Яагаад айгүй сонин байшин зурахгүй, ихэнх нь бүгдээрээ дөрвөлжин байшин зурч байгаа ш тэр багш асууж байгаа. Тэгээ бид нар хүүхдийнхаа чөлөө сэтгэлгээг хөгжүүлж чадахгүй байх шүү хүмүүсээ. Энийг одоо ингэж хөгжүүлэх хэрэгтэй. Тэр хүн аяга гоё бичсэн бэл.
Яг тэр төрөөгийн ярьдаг жишээ аахгүй юу? Хүүчин нөгөө чөлөөс тэлгүүч нь 7 нас хүртэл хүүждэг юм байна л да. Тэрийг эсэх шиг мэдхгүй те. Эгүүт юм нөгөө бодит юм зурулах шаарддаг. Сургууль төрөл тийм болсон те. Заавал юм бодит гарч иж алхам зурулах шаарддаг болсон. Тэр нь хүүхдийг гэтэл чи нөгөө хүүхдийн нас чинь 7-оос ядаж 10 настай тэр хүүхд нөгөө чөлөөтэй өөрөө идэрхийлж дараа нь нөгөө хүссэн хүүхд чинь өөрөө чөлөөтэй идэрхийл настан дууссан хүссэн өөрөө юм бодит зурж аваад чиглэлдэг. Хүүхд аяард нөгөө шилжих нас руу өөрөө ордог. Тэгэхээр бид нар чинь болоог байх хүүхдийг эрт автоматар бодит зурж аваад дуулдаг тий. Тэр нэг хүүхдийг иддэг болсон. Яг ийм одоо юм бүтээлчээр одоо саний цэцэг навч шиг ч юм уу тий. Ийм юусоо байхгүй. Өөрөөр миний ертөнцийн тэр хүүхдийг эргэн тойронд харагдж байгаа юм аа зурх ёстой гэж ойлгосон юм шиг байна. Тэрнээс биш би юу бодож байгааг зурх юм шиг байна шүү дээ. Тэгэхээр зөв энэ уралдаан бол тэр томчуудын зөв хүүхдийг одоо гой зурснаар нь одоо юу бодож явдаг юм биш. Юу гой адилхан зурснаар нь шалгаруулж байгаа тэмцээн болсон учраас энэ жоохон гонсгор явсан. Харин сэдвийг Тийм их учир шалтгаан байхгүй л хамаагүй нэг юм хийгээл. Тэгэл тэрийг чи хүүхд чинь дандаа том хүн тохируулж хийдэг